цуглуулсан шалтгаан боловч тэр хууль зүйн байнгын ороогоор Монгол Улсын ерөнхийлөгчийн үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар цэцгийн дүгнэлт гаргуулахаар улсын хурлаас хандах асуудлыг миний биеийн улсын хурал хүсэл гаргасан. Тэгээ хууль зүйн байнгын ороогоор хэлцэх асуудал байсан. Гэтэл ардын намын бүлэг завсарлага аваад ингээд хойшлуулчлаа. Зөвөр харамсалтай байна. Гэхдээ энэ завсарлага дуусмагц бас асуудал хэлцэгдээд явах байх гэж бодож байна. Та бүхэн мэдж байгаа Монгол Улсын ерөнхийлөгч Монгол улсад одоо зохисны татвараа төлөхөөс зайлсхийсэн Америкийн нэгдсэн улсын иргэн Justin Kaplan нарын 3 иргэнд гадны 3 иргэнд уучлал үзүүлсэн байгаа. Ерөнхийлөгч уучлал үзүүлснийхаа дараа энэ хүмүүс хэдийгээр одоо төрийн тэргуун уучлал өршөөл үзүүлсэн боловч 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан энэ хохирлоо бол Монголын төрд төлөх ёстой гэж ингэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал юу болсон бэ гэвэл тэд нар Монгол Улсын ерөнхий сайдад хүсэлт гаргаад энэ мөнгийг талыг нь 15 тэрбумыг нь 6 жилийн хугацаанд хувааж төлөвлөх, үлдсэнийг нь ямар нэгэн эд хөрөнгөөр төлөх, хувьцаа авах гэх мэтчлэнгээр ингээд зөрчилж эхэлсэн. Мөнгөө төлөхөө болж эхэлсэн. Миний би яг энэ одоо шийдвэрийг ерөнхийлөгч гаргамагц асуудлыг тавихаар бас бэлтгэж байсан. За гэвч одоо хоёр улсын хоорондын асуудал, төрийн тэргүүнүүд бие биенийхээ бас гадаадд хоригдож байгаа гэмт хэрэг хийсэн иргэдээ хоорондоо одоо солих, бие биенийгээ өргөшөөх ийм одоо асуудал бас байж болдог, ийм дэглэм байж болдог гэхээр үнэхээр ч бас тийм юм да. Энэ бас гадаад харилцаатай холбоотой асуудал юм да гэж бодож төлөвлөсөн бичгээ өгөөгүй хоош тавьсан. За гэтэл саяхнаас энэ мөнгийг нь төлөхгүй байх ийм асуудал бол тавигдаж эхэллээ. Компани гүйцэтгэх захирлын өршөөсөөр Монгол Улсын төрийн тэргуун өршөөсөөр байтал төлөх ёстой төлбөрөө төлөхгүй, Монгол Улсад очруулсан хохирлоо барагдуулахгүй буцаад одоо ингэж бултж байгаа нь үнэхээр одоо Монголын төрийг дээрлэгч байгаа буруу үйлдэл юм аа. Хэрвээ эдгээр одоо ингэж хандчихвэл Монголын хуулийг уландаа гიშгжээвэл бид бас Монгол Улсын их хурл гэж бас байдаг. Монгол Улс парламентын засаглалтай энэ шийдвэрийг хүчингү олгуулах, Монгол Улсын ерөнхийлөгчийн зайдлыг хүчингү олгох үндсэн хуулийн заалтууд байдаг. Тийм учраас энийг би одоо хэрэгжүүлэх ёстой гэж үзэж хоёр бичиг улсын хуралд өгсөн. Нэг нь Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгыг хүчингү олгох, нөгөөх нь ерөнхийлөгч үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт гаргуулахаар улсын хурлаас цэцэд хандах ийм хоёр асуудлыг тавьсан юм аа. Энэ цэцэд хандах асуудал бол хуулийн хугацаатай. Хандснаас хойш 2-7 хоногийн дотор асуудлыг авч шийдвэрлэх ёстой. Хугацаа хэтэрсэн боловч энэ өчигдөр одоо хэлцэх асуудлын дараалал байсан. Харамсалтай нэнийг ардын намын бүлэг завсарлага авлаа. Яагаад одоо ийм чухал Монгол орны эрх ашигыг хүндсэн ийм асуудлаар завсарлага авч байгаа юм бэ? Би манан бүлэглэл гэж яг л энийг хэлээд байгаа. Энийг л хэлээд байгаа. Монголын төр шүүх шудраг ажиллаад та нар одоо Монголын төрд хохирол учруулсан байна. Энэ татвараа төлөө, төрийн тэргүүн өршөөлөө. Монгол Улсын ерөнхийлөгч бас татвар төлөхөөс зогцсон иргэн болгоно ингэж өршөөдгөө штэ. Та бүхэн мэдж байгаа. Хичнээн одоо татварын өртөө асуудалтай хүмүүс за эдийн засаг байдал хүнд байна. Бид нар одоо ингээд дансаа нийлгэж байгаад энэ асуудлаа шийдэе. Улс орны хохирлгүй болгоно гэ ингээ явсан ийм Монгол улсын иргэн болгон өршөөгддөггүй. Гэтэл Америкийн нэгдсэн улсын иргэд гадны иргэд бол өршөөгдсөн. Өршөөгдчихэд араас нь татвараа төлөхгүй гэж ингэж одоо унжиж байгаа нь үнэхээр одоо эмгэнэлтэй. Энэ бол Монголын төрийг, Монголын шүүх байгууллагын шийдвэрийг дэвсэлж байгаа гэсэн. Тэд дэвслэх нэг хэрэг. Дэвслүүлж байгаа хүмүүсэнд эндөө харамсалтай байна. Энэ бол Монгол Улсын ерөнхийлөгч, дээрээс нь Монгол Улсын засгийн газар гэж би хэлмээр байна. Яагаад гэвэл энэ хэрэг татвараас нуун дарагдуулсан энэ хэргийн хохирогчоор Монгол Улсын засгийн газар буюу сангийн яам оролцож байгаа. Сангийн яам нэхэмжлэгч байсан. Гэтэл сангийн яам руу засгийн газрын тэргүүн бичиг явуулаад наад асуудлаа одоо энэ татварыг нь бас үзэж хараад хойшлуулад ингүүл яасан юм бэ гэсэн бичиг явуулж байгаа байхгүй. Ингэж одоо өөрөө өөрийгөө доромжлуулж, өөрөө өөрийгөө дэвслүүлэх, юу ч биш болгох, хэн ч биш болгох бололцоо олгож байгаа нь дэндүү эмгэнэлтэй байна. Би сайхан билег ерөнхий сайд энэ баяр суурь сайдын гарын үсгтэй бичиг бол сангийн сайд болорт очсон байна. 15 оны 11 сарын 19-ний өдөр. Тэгээ энэ бүх бичгийг хараад үнэхээр одоо миний бас уур хүрсэн. Яг үнийг хэлэхэд өршөөх шийдвэр гаргасны дараахан бичигээ төлөвлөсөн байсан. Тэгээ үнэхээр ч одоо хоёр орны асуудал юм уу да бас энэ удаадаа ийм зүйл байж болох юм да гэж бодсон. Гэтэл үнэндээ бол
өршөөгдсөн хэрнээ татвараар төлөхгүй ингэж байгаа нь биднийг бол үнэхээр дормжилж байгаа хэрэгээ гэж үзэж байна. Тэгвэл одоо барьцаалж олон татварын ийм асуудалтай хүмүүс өршөөгдөх хүсэлтэд гаргаж бас болох нь шүү дээ. Тэгээ ийм эмх замбраагүй байдалд хуулийн хэрэгжилтийг юу ч биш болгож байгаа ийм асуудлыг Монгол Улсын ерөнхийлөгч засгийн газар нь өөрөө авдаг. Тэгээд тэрийг парламентээр хэлэлцээд эрх бүхий байгууллагын шийдвэрээ гаргаад явъя гэхээр нэг намын бүлгийн завсарлага авч гацаадаг ийм байж болохгүй. Тэгэхээр энийг бол би үнэхээр одоо эсэргүүцэж байна. Ийм байх боломж байхгүй. Монгол Улсын ерөнхийлөгч хэрвээ эдгээр татвараа одоо тэр дорнд төлөхгүй гэж үзэж байгаа бол Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилыг хүчингүй болгох асуудлыг улсын хурал миний хүсэлтийн дагуу авч хэлцэх ёстой гэж ингэж бодож байна. Та бүхэн Justin Kaplan, Southscope Sense гэдэг энэ компани бол Friedland-ийн 100% өмчт компани, охин компани байгаа. Энэ бол бас яаж одоо Монголд мөнгө угааж, яаж гадныхан дураараа авирлж болдог вэ гэдгийг харуулж байгаа энэ компани. Оюу толгойд алдсан хувиа нөхөж авахын тулд Southscope Sense-ийг байгуулад эндээс олсон мөнгөө оюу толгой руу оруулж буцааж хувьцаа хөдөлж авдаг. Ийм одоо дээрлэхүүлсэн байж бид болохгүй шүү дээ. Гэтэл Монголд өнөөдөр ямар мөнгө хэрэгтэй байгаа вэ? Илгэний өвчтөе хүмүүсийг гэлэгс шилжүүлэн суулгах гал аппарат 1 тэрбум төгрөг сэтгүүлчэд гуйгаад л явж байгаа шүү дээ. Манай мөнх баясгалан санаачлал. Тэгэхэд энд 17 тэрбум төгрөгийг засгийн газрын тэргүүн нь хуулийн зөвлөгөө авах гэж байгаамаа гэж нэг зүгээр нэг хүнд өгдөг. Тэгээд тэрбум төгрөгийг ингээд зүгээр хүнд бэлгэлж болдог. Ийм одоо төр засагтай энэ хаанхын засгийн газар ажиллаад байгаа юм бэ гэж би үнэхээр бухимдаж байна. Энэ бол Монгол Улсын засгийн газарлаа биш байна. Гадны иргэд өршөөл инэрлийн гараа сунгадаг, дотооддоо болохоор лантууддаг ийм байж болохгүй. Энэ бол шудраг бус явдлыг жинхэнэ өөгшүүлж байгаа. Энэ Монголын төр ямар болсныг, ер нь төргүй болсныг харуулж байгаа л ийм нэг томоохон жишээ гэж ингэж тодорхой харагдаж байна. Тэгээ Southscope Sense бол Монголын нүүрсийг л ухаж экспортлж гаргадаг шүү дээ. Монголын нүүрсийг зараад Монголын оюу толгой дахь зэсийн ордын хувьцаагаа нэмэгдүүлдэг. Ийм бид нар өөрсдөө нь өөрсдийг нь худалдаж авдаг ийм балиар махинац. Энэ бол Монгол ард түмний нүдэн дээр ил хийгдэж байгаа. Тэр нь Монголын төр парламент дээрлэхүүлээ зогсож байдаг. Энэ байдлаар болмоор байна гэж ингэж хэлж байгаа юм. Тэгээ энэ асуудлыг бол яаралтай минь даруй авч хэлцэх ёстой Монгол Улсын парламент гэж бодож байна. Би маргааш чуулганы эхэнд энэ саналаа тавина. Тэгээ энэ асуудлыг яаралтай бас хэлцэх байх, ардын нам завсарлагаа тунуудахгүй болох байхаа гэж бодож байна. Би ардын намын завсарлага авсан шалтгааныг ерөөсөө энэ каплад өршөөл үзүүлэх гэсэн ерөнхийлөгчийн зарилыг хүчингүй болгохтой холбоотойгоор авсан гэж ингэж ойлгож байна. Нийтлэгчдийн бичээд байгаа үнэхээр одоо ерөнхийлөгч ардын нам хоёр хавсаадаж арчилсан намыг унгах нөгөө улс төрийн тэр махинац нь үний юм шүү гэдэг ийм таамаглал бол үйл явцаас бол таамаглалыг бол үйл явц бол батлаад байна шүү дээ. Тэгэхээр ардын намын завсарлага болох байх гэж бодож байна. Монгол Улсын ерөнхийлөгч саяхан хариуцлагын тухай хууль оруулж ирсэн та бүхэн мэдж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгчд хүртэл хариуцлага тооцох бололцоо одоо хуулиар байгаа. Тэр бол миний гаргасан хүсэлтийн дагуу улсын хурал зарилгын хүчингүй болгох, үндсэн хуулийн цэцэд хандах, хэрвээ ерөнхийлөгч үндсэн хуулийн цэцэд зөрчсөн гэдэг нь үндсэн хуулийг зөрчсөн байна гэдэг нь цэцэн шийдвэрээр тогтоогдвол Монгол Улсын их хурал зүгээр л дийлэнх болгохын саналаар ерөнхийлөгчийг огцруулж болдог ийм үндсэн хуулийн заалт байгаа. Тэгээ энэ хууль хэрэгжүүлж болдог, хариуцлага тооцож болдог энэ хуулиа оруулж ирлээ. Хариуцлага тооцохыг төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг хүсэж байгаа тэр хүн өөртөө одоо тулгарч байгаа яг энэ хариуцлага тооцох асуудал хэрхэн хандахыг Монголын нийгэм бас анхааралтай ажиллах байхаа гэж бодож байна. За миний хэлэх зүйл боллоо. Асуулт байна уу? Бис ойлгосонгүй юу нэ? Улсын хурлаас ер нь бол хуулиар заагдсан, үндсэн хуулиар олгогдсон эрх юм байгаа энэ. Монгол Улсын үндсэн хуулийн 32-2-т ерөнхийлөгчийн тангарын үг гэсэн байдаг. Ерөнхийлөгч сонгогдсноос хойш 30 хоногийн дотор Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэглийг эрхэмлэн хамгаалж, үндсэн хуулийг дээдлэн сахиж, ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхэ батлан тангаргалыг гэж улсын их хурлд одоо тангар өргөдөг. За Монгол Улсын ерөнхийлөгч дөрөвт ерөнхийлөгч элбэгд орж яг ингэж тангар өргөсөн байгаа. За үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн нэгт бас байгаа. Үндсэн хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр
нийт байгууллага иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэж Монгол Улсын ерөнхийлөгч Капла нарт уучлал үзүүлэхдээ дээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж амжаагүй байхад өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох төр тогтоолонд бийжиж амжаагүй байхад дундуур нь орж уучлал үзүүлсэн байгаа. Энэ бол үндсэн хуулийн шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс оролцсон ийм хэрэг болж байгаа. Шүүх эцсийн шийдвэрээ гаргаагүй, шүүхийн эцсийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байх хугацаанд уучлал үзүүлсэн ийм одоо асуудал гарсан. Тэгээ энийг бол үндсэн хуулийн цэц ялгаж салгаж шийдвэрлэх байхаа гэж бодож байна. Асуудлыг яг ингэж тавьсан байгаа. Хамгийн гол нь үр дагавар. Би үр дагаврыг илүү яриад байгаа. Хэрвээ энэ Justin Kaplan нарын South Gobi Sands компани яг л шүүхийн шийдвэр тогтоож заасны дагуу 35 тэрбум асуудалгүй төлсөн бол энэ асуудал ингэж явахгүй байсан. Одоо 35 тэрбум төлөхгүй 15 тэрбумын төлөе 6 жилийн хугацаанд хувааж төлөе. Үлдсэн 20-нд нь энэ машин тоног төхөөрөмжийг авчих, энэ компани 10% хувьцааг авчих. Энэ бол доромжлоо. Монгол Улсын шүүх шийдвэрээ гаргаад тогтоол гаргацсан байна. Тэгээ энийг та бүхэн бол тэр шүүхийн вебсайтаас ороод үзэж болно. Тэгээ энэ л хууль дээдлэх хариуцлагатай байх энэ зарчмыг чинь л яриад байгаа. Ерөнхийлөгчөөсөө эхлэе л да бүгдээрээ. Хариуцлагыг яагаад заавал доороос эхэлж тооцох ёстой? Дээрээсээ эхлээд тооцоход үзүүл яасан юм бэ? Хариуцлага гэдэг юм чинь дээрээсээ ингэж доошоо ургадаг л мод юм билээ шүү дээ. Хэрвээ дээрээ хариуцлагатай байж чадвал доошоо бид нар ам бардан бусдыг хариуцлагатай байх асуудлыг нэхэж чадна. Хэрвээ ингэж чадахгүй бол бусад чи өөрөө тэрнтэйгээ яриач гэж доороосоо эхлээд дурын хүн барьцдаг байхгүй. Энэ бол нийгэмд дэмэх замбраагүй байдлыг үүсгэдэг. Тэгэхээр дээрээсээ эхэлж хариуцлага тооцох нь нийгмийг эрүүлжүүлэх, зөв болгох, хариуцлагатай болгох хамгийн зөв арга замаа гэж ингэж үзэж байна. Цог гишүүн өнөөдрөөс хэлж байгаа. Тэгэхээр манай намын бодлогын зөвлөлийн гишүүнээр орж байгаа. Цог гишүүн бол одоо манай намаас нэр дэвшин тодорхойлсон. Тэгээд Батулга гишүүний нам гэж тусгай зөвлөлийн нэгдлийн намыг хүмүүсийг хасаж яриад байдаг. Тэгээд Батулга гишүүнийг одоо ерөнхийдөө бас одоо жаргалтай байх хэрэгтэй гэж үзээ заавал болохоор одоо таныг ийм юм яриад байна гэж харах хүмүүстэй. Би Монгол Улсын ерөнхийлөгчийг хариуцлагатай байх тухайн асуудлыг нэлээд дээрээс парламентын гишүүн боломжцоо тавьж эхэлснийг та бүхэн санаж байгаа хаа. Хэрвээ санаж байгаа бол Монгол Улсын ерөнхий сайдыг томилох хурал дээр за мөн одоо өмнө хэд хэдэн хурал дээр ерөнхийлөгчийг хариуцлагатай байх тухай үндсэн хууль зөрчсөн асуудал ярьж байгаа тухай парламентын хооронд нь хагалж байгаа тухай мэдээллүүдийг хийж бас одоо яг энэ хийх гэж байгаа үйлдэлийнхаа урьдчилгааг үгийг би бас хэлжсэн. Та бүхэн тэрийг бол архив шүүж үзэж болно. Тэр бол тусгаар тогтнолын нэгдлийн нам гэдэг нам бараг улсын дэвшгүүд бүртгэгдээгүй байх үе эсэгтэй байхаа гэж бодож байна. Батлаг гишүүн ерөнхийлөгч хоёрын зөрчил надад бол энд огт хамаагүй үйлдэл. Би үүнээс өмнө байр суурь хатуу илэрхийлжсэн учраас энтэй холбож хардах шаардлагагүй гэж бодож байна. Тусгаар тогтнолын нэгдлийн намд одоогоор батлаг гишүүн байхгүй байна. Орж ирнэ гэдэг юм яриа явж байгаа. Хэрвээ та үнэхээр орж ирвэл баяртайгаар хүлээж авъя шүү гэдгийг хэлсэн. Би тийм үйлдэл хийх эсэхийг мэдэхгүй байна. Мэдээж орж ирвэл сайн биз. Орж ирэхгүй бол бас одоо тусгаар тогтнолын нэгдлийн намын үйл ажиллагаа өөрчлөгдөөд ямар нэгэн байдлаар өөрчлөгдөх юм ч асуудал байна. Тусгаар тогтнолын нэгдлийн нам орно гэсэн яриа байгаад та өөрөөс нь сонссон уу эсвэл зүгээр өөр мэдээлэл авч өөртөө хэлсэн үү? Гэхдээ ер нь л хэвлэлээр л яваад байгаа зү тийм. Би хэвлэлийн мэдээлэлээс л ярьж байна. Манай нам дөнгөж шинэ байгуулагдсан. Ямар нэгэн одоо албан тушаал хуваарлдаг юм субъект бол одоохондоо биш. Гэхдээ би цог даргаыг бас улсын хурлын дэг даргын хувьд үндсэн хуулийг өөрчлөхөд оролцож байсан нөлөө бүхий гишүүний хувьд Ахмад хүний хувьд манай намын бодлогын зөвлөлд орж ажиллаач гэдэг юм хүсэл тавьж байгаа. Өөрөө хүлээж авсан. Энэ бодлогын зөвлөл бол зөвхөн намын гишүүдээс төдийгүй бас одоо нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн судлаачид ийм хүмүүсээс бүрднэ гэж ингэж төлөвлөж байгаа. Намын дарга болоод би чинь хэд онжинд сар болж амжаагүй байна. Намаа бүртгүүлэх, даргаа дээд шүүхэд баталгаажуулах, аудитэд материалаа өгөх, сонгуулийн ерөнхий оронд материалаа өгөх гэдэг их олон асуудлууд байлаа. Намын хурлаа хийх гээд. Тэгээд одоогоор манай намд бол намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн ийм хоёр албан тушаал тодорхой болоод байна. Гэхдээ энийг бол ямар нэгэн эрх мэдэлтэй, ямар нэгэн ялгуу хуваарилдаг ийм албан тушаал бол намын албан тушаал биш. За бид цаашаа бас сонгуулийн үр дүн одоо хүмүүсийнхаа оролцоо идэвхийг харгалзаад намын их хурал дээр амлаж байсанчлан нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн зөв
бодлогын ийм хүмүүсээр удирдах зүйл болон бусад одоо удирдах бүрэлдэхүүнээ бүрэлдүүлж ингэж цаашдаа ажиллана гэж төлөвлөж байгаа. Ардчилсан намыг маш олон жижиг намыг дэмжиж ажиллах гэдэг хэлсэн. Энд дээр тайлбарж ярьж хэрэгтэй байна. Би их зүйтэй гэж бодож байна. Олон жижиг намууд ер нь багасаж, нам цөөрч, ижил үзэл бодол, ойролцоо байр сууриараа нэгдэж цөөрөх нь бол хэцүү зарчмаа гэж ингэж бодож байгаа. Тийм учраас би тэдгээр намуудын байр суурийг хүндэтгэн дэмжиж байгаа. Намын санхүүжилтаа та танилцуулж байна. Нам одоогоор асар их хэмжээний санхүүжилт зараагүй байна. Бид нар ер нь намын санхүүжилтийг зөв болгохын төлөө бол явах ёстой. Сонгуульд бол сонгуулийн хуулиар нэр дэвшигчид нэр дэвшиж байгаа квотынхоо дагуу тодорхой хэмжээний санхүүжилтийг эвслийн данс руу оруулнаа. Түүгээр одоо сонгуулиар санхүүжнэ гэсэн хуультай байгаа. Яг тэр хуулийн дагуу нэр дэвшигчид маань тодорхой тооны санхүүжилтийг бол эвслийн данс руу оруулах ёстой. Мөн хандив бусад албан байгууллагын хувь хүмүүсийн хууль заасан хязгаараас хандиваар бас бүрдэх ёстой. Тэгээ энэ бүхнийг бол сонгуулийн хуулийн дараа зардлын тайлан дансандаа тусгадаг. Гэвч манай намын нийтийн дансанд төвлөрүүлэх тэр зардал бол ардчилсан нам, ардын нам, бусад жижиг намынхтай харьцуулшгүй бага л байх болно. Эцсийн нөлөөийг их олон дээр төвшиж байгаа. Тэгээд энэ багтаа сонгуулийн үед өвчтэй байгаа. Жижиг хэсгээр зүйл томцсон таар хэлбэрүүд яриад байна. Энэ хэлбэрүүдийг танаа хоёр намын эсрэг ямар хөө байдлаар оролцох гэж байна. Манай хоёр намын эвсэл томсгосон мажоритар системийг илүүтэй дэмжиж байгаа. Яагаад гэвэл энэ сонгогчийн санал гээхдгүйгээр орох ийм бололцоо бол томсгосон мажоритар дээр илүү байгаа юм. Тийм учраас энэ системийг манай нам дэмжинэ. Жижиг мажоритарыг бол өмнө бид нар олонтоо үзсэн. Сонгогчдын савлгаа дэндүү их байдаг. Яг тал хувийнх нь сонгогчдын тал хувийн саналыг авчаад парламентод нэгт судалгаа үйлчилдэг ийм одоо тохиолдол байсан. Энэ бол нийгмийн улам бүр эмх замраагүй байдал руу, үл ойлголцол руу түлхэх ийм аюултай үр дагавартай учраас бид нэгдүгээрт сонгогчдын саналыг гээгдүүлэхийн тулд, хоёрдугаарт нийгмийг эмх замраагүй байдал руу төрөхгүй тулд жижигсэн мажоритарыг одоо эрс эсэргүүцэж байгаа. Томсгосон мажоритар бол зөвөө гэсэн юм байр суурьтай байгаа. Гишүүний чинь асууж байгаа шүү. Ажилтаа томсох газрын даргаадаа хөгжүүлдэг байгаа ерөнхийлөгч оруулж ирэх хэрэгтэй байгаа. Жаргал сайхан гэдэг хүний нэр, инх жаргал гэдэг хүний нэр яваад байна л да. Энийг их хурлаар хэлцгээс юу болж байгаа юм бэ? Энэ та мэдээлэлтэй байна уу? Би сайн мэдэхгүй байна. Авилгатай тэмцэх газар ер нь ямар нэгэн төрийн субъект байгаа юм чинь даргагүй удаа явж болохгүй байх. Ер нь энэ байдлыг цэгцлэх ёстой. Авилгатай тэмцэх газар байтугай одоо эрүүл мэндийн сайдгүй энэ засгийн газар бүрэн кабинетаараа бүрэн бүрэлдэхүүнээр ажиллахгүй их удаж штэ. Энэ бол бас хуулийг зөрчиж байгаа байдал. Хууль зөрчинө гэдэг бол энэ энгийн үзэгдэл болчиход байгаа нь харамсалтай байна. Авилгатай тэмцэх газрын дарга санал болгож орж жирмэгц тухай бүр судалж байр суурь илэрхийлье гэж бодлоо. Инх жаргалаа. За би тэгвэл тэр талаар мэдээлэлгүй байна. За баярлалаа. Материалууд хэрвээ сонирхож авъя гэвэл манай туслахуудаас хуулиулж авч болно шүү дээ. Энэ шүүхийн хууль зүйн байнгын орон асуудал тавьсан юм шиг байна. Ганбаатаргад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нэрүүлсэн бичиг байна. Энийг бас хуульж авч болно шүү. За. Манай туслах Саранчуудтай холбогдоод Сара Ариука тий сонирхсан хүмүүст нь хуулиад өгч байна. За баярлалаа манай.